Сайн байцгаана уу? Харамслаа. Өнөөдөр өөрийнхөө өдөр тутамдаа хийдэг хайр сурталчилгаанаас хуваалцахаар ирсэн байж байна. Тэгээ надтай хамтаарай. За хамгийн эхлээд тосон цэвэрлэгчээрээ эхлээд цэвэрлэнэ. Нэгдүгээр алхам. За энэ тосон цэвэрлэгч маань байгаа. Тэгэхээр баг дууссан. Хэлсээр дууссан юм. Миний дуртай хэлдэг 10 минут ойлтой тосон цэвэрлэгч аа. Тэгээд тосон цэвэрлэгчээрээ масажлаад бодгоос ойлгочих болно. Масажлж байхдаа илүү арьсандаа одоо илүү сайн хүрээд массаж хийхээс арьсны одоо цусны эргэлтийг сайжруулж арьсыг илүү нөгөө залуу болгох процессыг явуулдаг учраас арьсандаа бас сайн хүрчээрэй гэж зөвлөмөрөө. За одоо ингээд тэгээд бас нэг зүйлийг зөвлөхөд өглөөр одоо нүрээ бас ингээд угаахтаа хүүтэн усаар болоход ингээд бараг 1 минут иртэй бүрцийн хүүтэн усаар болоход арьс илүү чанга байдлаар удаа хатгална. За хоёрдугаар алхам нь болохоор cleansing foam одоо хөөсөн цэвэрлэгч байгаа. Тэгээ хөөсөн цэвэрлэгчээрээ одоо цэвэрлэе. Тэгээ энэ миний хэрэглэж байгаа хөөсөн цэвэрлэгч маань болохоор ногоон цайтай хөөсөн цэвэрлэгч байгаа. Тэгээ хөөсөн цэвэрлэгчээрээ угаахтаа нүүрэн дээрээ шууд ингээд хөөсрүүлэхгүйгээр эхлээд гарандаа ингээд сайн дээр хөөсрүүлж байгаа. Тэгээд нүүрэн дээр ихтэй адилхан массажлаа сайн хөөсрүүлнэ. Тэгээд цэвэрлэгээ бас аюу сайн чанартай сайн хүн цэвэрлэх юм бол тэжээлэх хөдөлж гисэн арьс маань өөрөө аюу сайн хүлээж авдаг. Тэр цэвэрлээд хэдэн цараа хамгийн хэлсэн хөлөө. Тэгэхээр одоо би юу хэрэглэж байна вэ гэхээр шаврын маск хэрэглэж байна. Тэгээд энэ шаврын маскыг болохоор сүүлийн ер нь л 2015 оноос хойш байнга хэрэглэж байгаа. Энэ үнэхээр сайн шаврын маск. Тэгээд нөхжилт одоо үсэхгүй ер нь аюу сайн дээр тийм лээ. За тэгээд энэ шаврын маск маань болохоор юм цаарл. Ер нь нөхцөл тавшаах маскнуудыг байнгын бас хэрэглэж явах хэрэгтэй. Өдөр болгон хэрэглэж болохгүй. Тэгээ байнга төрхийд хэрэглээд өдөр болгон нөхцөлтэй алга болгох чинь ингээд өдөр болгон хэрэглээд байгаа бол арьс өөрөө шахалтай. Бүр ингээд том нөхцөлд бас үүсэхгүй бол бүр яарад лазерын дээрт ороод хэрэггүй гэж бас би зөвлөмөдөг. За ингээд маска тавиад одоо 10 минутын дараа яваа. За ингээд 10 минут болсон байна. Тэгэд ингээд доороос харах юм бол яг ингээд нөхцөлттэй хэсгүүдээр дүүрэн цэг бол ингээд нөхцөлт нь ингээд идэж байгаа. Тэгээд энэ нь бол одоо ингээд нөхцөлт нь сайн хангаж байна гэсэн үг. Одоо тэгээ угаая. За ингээд шаврын маскаараа маска тавиад тэгээ угаачлаа. Одоо болохоор би уруулаа гуйжуулна. Скрабтэй. Тэгээ уруулын гуйжуулагчийг бас тэгээд 7 минутаас 1-2 гуйжуулж байна. Тэгээ урууландаа үзүүндээ тэгээд бас ялангуяа одоо чихний хоёр талын арьс тэгээд энэ хэсгүүдтэй бас давхар анхаарч явах хэрэгтэй. Дан ганц нүүрний арьснаас гадна. За одоо гэлгаар энэ гелорантэй тоник тэгээд ампултай тустай нэг хэрэглэсэн. Сүүлийн хамгийн сүүлд хэрэглэсэн бүтээгдэхүүн. Тэгээд одоо энэ гелорантэй тоникороо арчиж болно. Эсвэл шууд шингээгээд
чигшүүлж бас болно. Тэгээд би надад болохоор ингээд арчиж. Одоо болохоор энэ ампул нь болохоор бас гиалуринтэй юм чигшүүлэх ампул аа. Аюу сайн чиг юм лээ. Тэгээд одоо нэг үйл болсон байгаа болохоор арьсаа юу хуурайшсан. Тэгээд дээрээс нь одоо миний ажил мэргэжлийн үед аюу энгийн өөр бусад мэргэжлүүдтэй бас харьцуулбал аюу амархан дэмжчихэд байдаг. Гэрлээс болоод за ампулаа одоо төрчихсөн байна. Тэгээд одоо болохоор цохныхоо төсвийг төрхөн. Тэгээд энэ цохны төс нь болохоор халтжуулсан. Тэгээд одоо цохин дээр үүссэн нэмгэн үрчлээсүүдийг бас арилгах юм билий. Сүүлийн 1 сар хэрэглээд анзаарсан. За тэгээд болохоор энэ болохоор энэ бүрэн массажийн роллертэй. Тэгээд энэ нь болохоор бас арьсны дэгийн цохны арьсанд зориулсан. Тэгээд энэ тосыг илүү сайн арьсан шингээгээд арьсыг чангалах үүрэгтэй. За гээд хөндөм болчихлоо. Тэгээд одоо болохоор тосоо түрхэж байна. Тэгээд энэ тос маань болохоор Silpower гэдэг бас юм усан суурьтай арьс чангалдаг ийм тос байгаа. Тэгээд би энийг хэрэглээд бас удааг байгаа. Гэхдээ надад бүр үнэхээр таалагдсан. Тэгээд энийг одоо баян хэрэглэнэ гэж бодож байгаа. Тэгээд маш гоё тийм төрхөглөөр чиг өгөөд тэгээд дээрэс нь хит усан суурьтай болохоор яг бүр ингээд юм хуурайч зүйл болохоор нэг тийм хуурай мэдрэмж төрөөд байдаг. Тэгээд би болохоор энэ хуурай талтай арьстай. Тэгэхээр энэ болохоор арьсыг бүр ингээд гүндэн гоё чиг өгөөд тэгээд их гоё юм гүйлгэр пулпраа арьстай юм лээ. Тэгээд одоо болохоор намны тосоо төрхөн. Тэгээд намны тосыг болохоор жилийн 4 үйлрэл тийм бүх үйлрэл хэрэглэх нь зүйтэй. Хүмүүс болохоор нэг зам тэгээд хавар энэ ингээд намны тосоо хэрэглэжээ. Тэгээд өвлөхөр ч юм уу хэрэглээд хэрэггүй гэж боддог. Тэгэхээр жилийн 4 үйлрэл намны тосоо заавал хэрэглэж байгаарэ. Гарахтаа тэгээд бас гэртээ байсан ч гэсэн намны тосоо бас заавал хэрэглэх хэрэгтэй. За хамгийн сүүлд нь болохоор би мистэд цэцэн. Тэгээд энэ мис нь болохоор баттай арьсны бас бактерийг устгаж арьсыг чигшүүлж өгдөг. Энэ болохоор нажиг доогоор арьстай хүмүүс тийм ер нь арьс хуурайшнаас болоод маш их асуудлууд үүсдэг. Энэ болохоор мистэй бол ингээд орой арьс арчлаа, тэгээд өглөөний арьс арчлаа гэсэн. За ингээд өнөөдрийн манай арьс арчилгаа ингээд дууссан байна. Тэгээд надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд миний зөвлөгөө өчигдөр гэсэн та бүхэнд хүрсэн гэдэгт итгэлтэй байна. Тэгээд бүгдээр нь сайн сайхныг хүсье. Баяртай. Өглөө илүү сэргээдэг гэх юм уу? Кофе Намхтар Secret нэг хүчтэй. Цагаан хүн хамгийн дуртай. Тэгээд Coco Chanel Шулуус Нороо нохоо крем гэд арьс илүү чиглэг тэгээд эрүүл харагддаг болохоор шивэстаа тэгээд ганцхан шивэстэй Сармас бодог